За сайн байцгаана уу? Гэрлээс хэлцгоё. Ваа. I give her all my love. That's all I do. За одоо бичлэгэндээ орцгоё. Энэ влогийг яг хизээнээс яах гэж эхлүүлсэн нь бол би мэдэхгүй заяа. Ямар ч байсан бичлэг хийгээ яваал лээсэн амар олон бичлэг болцсон байсан. Тэгээд за ер нь нийлүүлээ влог болгочихё гэсэн чинь ямар ч ойлгомжгүй. Би одоо ингээд дундуур нь та нарт тайлбар хийж явахгүй бол угаасаа та нар ойлгохгүй. Сайн авсаа. Тэтгэн. Сайн багшаа. Орч. Oh my. Сайн авсаа. Сайн байна уу та? За нөгөө за мэдхгүй. Сайн багшаа. Хотлаа. За бодоо 5 алдах юм шалтгагүй. Тэгээд үгүй тааши ядаж 3 болох юм заяа. 5 арай их юм бэ? Нэг ч арай бага юм. За хэлээ. Зүгээр цээж нүцгэн. За эхэлсэн шүү. Коридор. Дуурайч. Сайн байна уу бат тэнгис. Сайн байна уу? Хол хөөсдөд юм хэлтэй. Сайн байна уу? Аргил. Юу байна уу? Ишгэрл. Сайн байна уу? Игүүс. Сайн байна. Бэлэгт. Уран чимэг. За банаа нэ. Шалтан үсэ. Миний хувьд бол бүр нэлээд хэцүү сарууд өнгөрч дууссан. Яг 4 сар, 5 сар, 6 сар гэдээ яг энэ 3 сар бол бүр үнэхээр хэцүү сарууд байсан. Найруулах шийднэрийг бидэнд чинь бол болох хөөхтэй гэж харагдаад байна. Тэгэх юм бол чи төгсөөд шууд ажлын байр чинь бол бэлэн болж байна гэсэн санаа. Тийм байгаар л явна шүү гэж ойлгоо. 12 дугаар анги бүр үнэхээр хурдан дуусчихдээ байна. Бүх юм бүр ингээл да гээл намраас хойшоо бүр цаг хугацаа амар хурдан явсан. Жаргалтай, гонигтай, хүн хизүү бүхэл ингээ зүйлийг туулсан сарууд өнгөрсөн байна. Ширэний найз. 私の名前を Body shape руу Маргааш манай ангийнхан нэг Canon-ы зураг авалт хийсгэнд орно гээд тэгээ би сая үсээ угаачгаад унтах гэсэн чи үс ингээ нойтон байгаад байна. Тэр хоогоороо дурсамжийн дэвтэр нээсэн баггүй юу? Дурсамжийн дэвтэр дээр бичсэн юмнуудыг уншия гэж бодлоо. За, миний дурсамжийн дэвтрийн нэнгүүд хамгийн эхлээд урд нь юм цэцэг байгаа. Энэ яадаг цэцэг вэ гэхээр миний хонхны аяраар авсан цэцэг байхгүй юу ингээд хүмүүсээс авсан. Тэгээд ингээд скотчтой наацсан. Энэ хардаа guys, намайг зурцсан. Энэ бүр үнэхээр гоё. Хоёроо төгсгөөс өмнө ийм дэвтэр нэгээд сургууль дотор таньдаг хүмүүсээрээ өөрийнхөө тухай бичүүлдэг ийм дэвтэр. За энэ дэвтэр дээр би ингэж юм бичүүлснээр надад яг яаж нөлөөлсөн бэ гэхээр одоо яг сурах байгаа мэргэжлээ би 3 жилийн өмнөөс яг батны сонгоцсон заяаг шийдсэн. Тэгээ бүр яг ингээд
багын л угаасаа ингэж мөрөөддөг гэсэн мэрэгжил маань хүсэж мөрөөдөж жагаад яг ингээд цагийн тулаад ирсэн чинь би гинтл амир ингээд мэрэгжилтэй сонгосон мэрэгжилтэй амир эргэлзээд гисэн жоох юм итгэлгүй болоод би чадах болов би өөр яг энийг хийхдээ жаргалтай байдаг болов яг өөр би яг юунд дуртай юм бол гэд би эргэлзээд гисэн баггүй юу. Тэгсэн чинь энэ гэлтэр дээр чи чаднаа заавал хүссэн мөрөөдөл зорилготой хүрээрээ тийм хүн болоход зориулагдсан чи чадна гэж бүр ингээд амин гоё урам өгсөн өнөө зөндөө битсэн байна. Дүрлжсэн тэр гал сарын өмнөөс гэх юм уу ингээд багаар унтраад жоох ингээд намсаад нийл юм итгэлэг болоод эхэлчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд сая дахиад ингээд бадарлаа. Гоё яана. За тэгэл ингээд явж исэн чинь гинт яэш болсон заяа. За ингээд яэш өгөхгүй явж байна. За би тэгээ яэштэй бэлдсэн гэж бол худлаа хэлэхгүй. Одоо яг 3 сар үлдсэн байна. Одоо яг 2 сар үлдсэн байна. За одоо яг 1 сар. За одоо 7 хоног, 3 хоног гэсээр хэтэл ингээ яэш болсон. Ямар ч хэсний ном шагааж харахын хувьд бол харсан. Юу 480 байна. Яасан гэж 480 гадаа. Миний хол 450. 450 давцгаа. нийгэм 800 Монгол хэл 800 гэж үзсэн шүү дээ. Согтоо юм аа. Ороод дотроос гэгэрээд guys. Уус Аз юм билээ. Би Аз гэдэгт бол 100% итгэсэн. Яагаад гэвэл одоо чи яг ингээ хичээгээд хийлээ гэж бодъё. За яашаа материалыг амар уншаад хичээгээд хийж байгаа. Чиний хажуу суусан үг чинь зүгээр л за бууцчих гэж бодоод чамаас өндөр оноо аваад гарах тохиолдол бүр амар гарсан заяо. Угаасаа бүгд л хэлж байгаа шүү дээ. Угаасаа энэ жилийн яаш тийм байсан юм байсан гэд жил болгон юу нэмэрхүү хэрүүл гардыг мэлээ. Энэ бол тэгээ тэр өдрийн сайхан од ирэхс тэнгэр гараа. Гэтэ би монгол хэлтэй ингээ найдлах тавиад нийгмээ бүр хайцсан байсан байхгүй. Тэгсэн чинь нийгмээрээ босгоод аваад гараад ирдیں۔ Бэлдээд орсон бол гэтээ угаасаа ямар ч хайцгүй үгүй шүү дээ. Тэр бол за яашиг бол ингээ хаяа заяа. Би ямар ч байсан 450 даваад гараад ирсэн. Миний хамгийн том одоо ингээ өгөхстэй шалгалт бол ур чадвар байсан. Надад бол яаш бүрээс ямар ч педли байгаагүй. Би зүгээр ур чадвар гэж явдсан заяа. Бас ингэж явсаар агаад юусэн их бэлдээгүй. 10 хоногийн өмнөөс бүр өдөр шөнөгүй бэлдсэн байгаа. Аавч хоёртой бүр яг 1 сарын өмнөөс гэрээ хийгээд заяа. За одоо намайг 1 сар ингээ бүх юмнаас чөлөөлөө. Би яг 1 сар одоо яэш шалгалт улсын шалгалтандаа бэлднэ гээл бүр яг батны хэлсэн заяа. Улсын шалгалтнаас айгаад исэн чинь улсын шалгалтаа бол амар хөнгөн даваа гарсан. Тэгээ яэшээс айгаад исэн чинь бас азар тэгээд даваа гарсан. Тэгээд хамгийн гол нь ур чадвар байсан байхгүй юу? Нилээн бэлдэж явж агаад яг ур чадвар өгөх өдрийн өглөө нь миний уруулан дээр хамхаад лацсан заяа. Яг дээр доор. За яах вэ гээл. За тэгэл ур чадвараа өгсөн мэт юм аа. Чадвар дээр очивол за яг орох дарааллаа сонсчвал амар сандраал ингээл за яах вэ гэж байгаа л нилээн хүлээгээ заяа. Би өглөө 9 цагаас хойш 5 цаг хүртэл бүр нилээн хүлээгээд сандрал бүр алга болсон байсан байхгүй. Тэгээд за орохоор боллоо гэд би яг 5 өнгөрөөгөө ур чадвартаа орохоор болоод за яг миний уртлын үгт ингээл яг тайзан дээр гарсан юм аа ингээл би яг ингээл өөрийгөө бэлдээл за 50 ингээл яг ингээл орох гэсэн чи миний урд дур тасалчдیں۔ 2 цагийн дараа аав гэсэн надаар хэлсэн гэсэн. Тийм л яг. Ингээл корпорат ингээл сууж яасан гэсэн чинь одоо юу чуулга орноо 7:30-аас шалгалт эхлэнэ хамгийн эхлээд чи орноо гэх. Тэгэл oh my god. Манай бэлдчихсэн багшийн төрсөн өдөр. Ой, намайг шалуу. Таагруу гинцээсээ л бодлоо шүү. Ламаг хэлгээд би ч юм бүр амар тайван. За одоо юу ч бэлтгэв дээ. Одоо зүгээр өөрийгөө ингэ тайвшруулъя гэл. Тэгэл ингээл тайван байж аал яг орхохоо өмзөв зүгээр яжаал тайзан дээр гараад сандарсан. Зэрэгтэл юусэн харагдахгүй. Тэгээд хоёр талаас гэрэл өгөөл би шууд сандраал ам шууд хаталтанд ороод тэгээд яжаад хамгийн эхлээд дуу заяо. Тэгээд яг дуулаад араас нь бүх юмаа ингээл дүн гэл бүх юмаа нийт дор тайзан дээр хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэл за юу болоод гарч ирсэн бүүм би бүр ингээд. Тэгээд тайзнаас буугаал шууд уйлцсан.
Яг бодсон шигээ юу ч хийж чадаагүй болохоор би шууд уйлал. Тэгэл за одоо яана гэл. Шалгалтныхаа хариуг хүлээхээр боллоо. Нэгдүгээр шатанда би тэнцүү үгүйгээ мэдгүй заяо. Гардгүй. Хариу нь ерөөсөө гардгүй. 10 өнгөрөөд 11 өнгөрөөд би 12 болж байгаа залгаад шалгалтынхаа хариу нь хизээ гарах юм бол гэсэн чи одоо орох чинь нөө гэ. Тэгээд яг 12 өнгөрж байхаа шалгалтны хариу ороод тэгсэн чи харин би тэнцсэн. Тэгэл бүр гэрээр дүүрээ ойрлоо. Тэгээд шалгалтныхаа хариуг харч дахиж уйлаад манай аав ээж хоёр өөрсдөө яг шалгалт өгч байгаа юм шиг 2 хоног надтай хамт ингэж сандарч надтай хамт баярлаад надтай хамт гуниглаад тэгээд 2 хоног манай ээж өглөө эрт босож миний үсийг шүлжиж өгсөн. Сайхан сүлжүүлж аваад дээлээ өмсгөл 2 дугаар шатанд ороод 2 дугаар шатанд бол би айгүй өөртөө ихтэй ерөөсөө юм сандрал байхгүй ороод яг ингээд бүх юм аяга гараад ирсэн болохоор айгүй тийм жаргалтай байсан. За тэгээ гарч ичээл хариугаа үлээсэн байт юм аа. Ингээд би тэрдээ хариугаа стил хүлээсээр л байна. Яаж хүн хоолгүй 8-аас өшөө 4 хүртэл байдаг байна гэж бодлоо. Тэгэхгүй. Өсөөдэй. Шалгалтанд орхоо хүлээх орсныхаа дараа хариугаа хүлээх гэдэг хоёр юм л бүр 2 дугаар шатанда орж гарч ичээл яг нэг сайхан тайван суугаал одоо бүх юм ингээд дууссан. Айдгаа ард эзэн, яшээ өгсөн, сургуулаа төгссөн, ур чадвараа өгсөн. За одоо ингээд тэнгэр мэдэг гээл яг бүх юмыг даатгцсан. Яг ингээд бүр ингээд бүх юм айцсан зөнгөрцсөн сууж яасан. Орой нэг 6 мургаа өнгөрж байгаад 2 дугаар шатны хариу гараад тэнцэн гэдгээ сонсоод бөөм баярлаад тэгэл яг нэг сайхан амьсгаа аваад за одоо ингээд хүссэн сургуультай орцоо. Одоо би яг сургал хангалттай гэж бодоол. Намайг яг ингээд төгсдөг жил драмын театр ингэж анги нээхээр олоод тэр нь бүр 4 жилд нэг л удаа ингэж эсэлтээ авдаг анги байж таарад. Тэгээд би ер нь л айгүй тийм азтай хүссэн сургуультай орсон байт юм аа. 10 11 дугаар ангид байхдаа за одоо 12-т ороод яана. Одоо хавраас өстэй нэрээ алуулах байх та. Хараас би яг ингээл өстэй өөхөх байх та гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь надад бол яг одоо ингээд дууссан чинь нэг тийм хүнд бол байсангүй. Миний хувьд бол зүгээр сэтгэл зүйн мал жоохон хэцүү байсан болохоос ш бүх юм бүр ингээд айгу хурдан, айгу хөнгөн ингээд дууссан. Бүх шалгалтуудаа дуусгачаа шууд лагер яваад лагер дээр манай нэг ахын төрсөн өдөр болоод төрсөн өдрийн сайхан тэмдэглэчгээд тэгээ одоо ер нь бол ингээд сайхан тайван байдалтай сууж байна. Одоо бол надаа юунд ч тийм санаа зовох зүйл байхгүй. Ямар ч тийм сэтгэлийн төгшөөр байхгүй. Би бол одоо ингээд амар гоё жаргалтай байна. Надтай хамт энэ бүх зүйлсийг туулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Аяллаа влогоор болцъё. I give her all my love. That's all I do. Яа, халаас